жагсаал боллоо. Жагсаалын үеэр буундуу олон нийтийг зочиож төрийн ордны орчинд онц байдал үүссэн юм. За улмаар тусгай хамгаалагч гарч ордны төмөр хашаа хаалгаа хаахад хүрсэн. Эсэргүүцлийн жагсаалыг гал үндэстэй холбооноос зохион байгуулсан юм. Тэднийг дэмжиж хэд хэдэн холбоо төрийн бус байгууллагууд оролцсон байна. За тэд нар бүгдээрээ нэг зүйл дээр санал нэгдсэн гэдгээ хэллээ. Улсын хурлын чуулганаар хилцсэн гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хуулинд за уул уурхай салбар дах гадны нөлөөг хит давуу болгох заалд оруулсан гэж жагсагчид үзэж байна. За өнөөдөр улсын хурлын намрын чуулган аль бие усаар нээлттэй хийсэн. За яг үүнтэй давхцсан гал үндэстэн холбооноос эсэргүүцлийн жагсаал хийж байгаа юм. За учир нь энэхүү энэ удаагийн намрын чуулганаар гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинжилэн нэмэлт өөрчлөлт оруулж батлах байсан юм а. За үүнтэй зэрэгсэн тус хөдөлгөөн эсэргүүцлийн энэхүү илэрхийлж байгаа юм. За би биднийг ирэхэд ордны тусгай хамгаалалт гарсан байдалтай байна. За учир нь эсэргүүцлийн илэрхийлсэн хөдөлгөөнийхэн буун дуу гаргасан гэсэн тайлбарыг өгч байна. Тий, би 11:40-ийн үед ирэхэд бол энд саяхан ийм буунд гарчлаа. Тэгээд энд зэвсгийн чанартай зүйл барьж жагсаж байсан хүмүүсийг аваад орсон. За тэгээд ингэж ноцолдог тэмцэлгээ уцад мэх хэрэглээд нэг хүнийг бас муу жиртлэн зохиод ургаачлаа гэж хүмүүс ярьж шуугсан ийм байдалтай намайг өгсөн. Биднийг очиход эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан гал үндэстэн холбооны гишүүдийг баривчилсан байдалтай байсан юм а. Жагсагчид ийм хүчтэй эсэргүүцлээ илэрхийлэх болсон гол шалтгаан нь уг хуулийн төсөл гадны хөрөнгө оруулагчдын захиалгаар бүтсэн мэт болсон гэж зарим хүмүүс тайлбарлалаа. Манай орд баялгаас энэ гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмших хувийг бол бүрэн чөлөөтэй болгоно. Ингэснээр бол хэдэн ч ордоос 100 хүртэл хувийг эзэмшиж болох ийм үндслийг суулгаж өгч байна гэж бид нар эсэргүүцэж байна. За бас нэг эсэргүүцэж байгаа нь стратегийн орд гэдэг ангиллыг байхгүй болгоод тэр нэг стратегийн ордод гадаадынхаа хөрөнгө оруулалтад оруулсан бол тэр хариуцсан компанийн 34-аас 51% бол Монголын төр эзэмшнэ гэсэн энэ нэг онцгой эрх байхгүй болох ч байна гэж бид нар эсэргүүцэж байна. Хуулийн төсөл ингэж батлагдсанаар урт нэртэй хууль болон байгаль хамгаалах бусад хуулиуд хэрэгжих боломжгүй болно гэлээ. Учир нь тус хуулийн төсөлд байгальд ээлтэй байх хууль батлаж уул уурхайн хөгжлийг хязгаарлаж болохгүй гэсэн заалт байгаа гэсэн юм а. Манай оронд урт нэртэй хууль хэрэгжснээс хойш сүүлийн 1 жилийн хугацаанд 1780 орчим тусгай зөвшөөрлийн лиценз суслагдсан байдаг байна. Гэтэл энэний тал илүү хувь нь энэ нэмэлт өөрчлөлтөөр эргэж олгогдох буюу байгаль орчны эсрэг хандлагатай болчихж байгаа. Тэгэхээр энэнийг засгийн газар ялангуяа их хурлын тайлбарлаж байгаа тайлбар юу юм гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих буюу мөн өнөөдөр эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэх асуудал дээр энэ гарцгаж харж байгаа нь учир дутагдaltaй. Хиймбо барьж жагссангих гал үндэстэн холбооны жагсагчид баривчлагдсны дараа байдал намжмал болсон төрийн ордны үүд 13 цагийн үед нээлттэй болсон юм а. Их төвшин Баяр энэ цагт хүргэлээ. Дараагийн мэдээ, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн